алхад саад болоод байна. Шоргоолжныхаа хоёр гараа төгжиж байгаа жинүүгийн дээрээс зохих тэр агшинд жинүү зохилтыг нь ердөө ганцхан гараараа хаав. Газарч зуурч агуу юуг нь урах нь гэлтэй болж байлаа. Жинүүч боломжийг алддаггүй шоргоолжны хааны илэг рүү нудрага хүчтэй атхан зохиход шоргоолжны хаан ч мөчөг өгөлгүй жинийг зүрүүлэн зохив. Ийхүү ямар ч хүний үгүй ямар ч хүчрэх ангуучийн төсөөлдөж бомгүй хүчтэй зохилоод араасаа явсаар байв. Сурвалжлагч ангууч салгалан энэ доторх даралт аимшигтэй их байна. Хэдий би эй зэрэглийн ангууч шиглээ арай ядан дэсэж байна. Би тэдний шидийн хүчийг мэдрэх төдөд л ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэгдэж байна. Шоргоолжны хааны уур дээзэхтэй хүрчээ. Би хүчний долоонд ялагдаж байна уу? Энэ яачихсан хүн бэ? Энэ хүн яг юу вэ? Жинүүгийн зохилтноос олж шоргоолжны хааныг хоёуг цорчхов. Шоргоолжны хаан үнд нь итгэж өгсөнгүй. Жинүүч асар хурдан ирээд ирүүрөө нахин хүчтэй дэлсээд авав. Шоргоолжны хаан цор ганц арга үлдсэн нь хороо ялгаруул жинүүг хатгах байв. Жинүүч хорноос нь болтох гэж байгаад хацраа шүргүүлчихв. Чи асуудалд орсон хүмүн. Одоо харин өөх. Ингээд ахин зохих гэтэл жинүү гарнаас натгаж аваад зөрүүлээ зогчхов. Жинүү системийг ашиглан хорыг гаргав. Энэ үед жинүү системийн тусламжтай бас нэг зүйл мэдэрсэн нь шоргоолжны хааны өнөө их уур хилэн одоо айдас болон хуурчээ. Жинүү энэ тулааныг хурдан дуусгах хэрэгтэйг ойлгон өсөрч очиж Чингисийн завчилт хийдэл шоргоолжны хаан алга болчихов. Шоргоолжны хаан нисэн хүчээр ялагдаж байгаагаа ухаарсан тул хурдаар түүнийг ялна гэж бодсон аж. Тэгээ жинүүрөө ахин дайртал жинүүчээс алга болчихов. Гэтэл жинүү гинэт хажууд нь гарч ирээд шоргоолжны хааны толгоороо дайртал шоргоолжны хаан толгоогоо хамгаалан жинүүд үлхлээ. Энэ шоргоолж чөтгөрийн антай адил төвшөнд үгүй бүр илүү хүчтэй гэж магадгүй юм. Гэхдээ тэр үедээ харьцуулахад би хамаагүй илүү хүчтэй болсон. Гээд жинүү шоргоолжны хаанаас ч хурдан хөдөлж шоргоолжны хааныг зохив. Шоргоолжны хаан зүгтэх гэтэл чи хайчих нь уу? Гээд гарыг нь таслана. Өөр аргагүйг мэдсэн шоргоолжны хаан айрмаа дуудаад би чамайг хүчээрэж тэр хор дарааж тэр ялахгүй юм байна. Гэхдээ чамд байхгүй ганц зүйл бол надад айран бий. Ямар байна да хүн минь? Гараа тэр сүүдэрн зэргүүд. Жинүү баагийн руу хараад шоргоолжнуудыг л хороогоорой. Хэрвээ хүмүүс гэмтвэл би чамайг дахиж дуудахгүй шүү. Ангуучид бүгд цэл хөхөрчмөл гайхан. Яг л тамийн хаан хүний ертөнцөд хөл тавьсан юм шиг л харагдаж байна. Шоргоолжны хаан байглаас цухтгсан мэдрэмж төрлөө. Амьд үлдэхийн төлөө. Шоргоолжны хаан өөрийн гимцэн гарыг идгээгээд цухтгаж жинүү өдөртөгчийн гараар дарж аваад шоргоолжны хааныг хорлоо. Жинүү шууд чаахэр үгүйж ирээд яаж түүнийг идгээх үү гэж бодож байгаад түрүү өгсөн тэтгэвртэй гарсан ангаагч ангуучийг босгохоор болно. Наад камера унтрааж үйж болох уу? Ийё. Хурдан унтрахгүй бол би өөрөө өвдчихэн шүү. За. Жинүү бүх сүүдрүүдтэй ангаагч ангуучийн биеийг хайх тушаал өгөөд тэгээд нэг орк дайчин биеийг нь аваад ирдэг. Шоргоолжны хаан түүний толгойг юу ч үлдээлгүй идчихсэн байдаг. Сун Жинүү, чи юу хийгээд байна? Бос гэж Жинүү хэлэхэд харамсалтай нь бүттдэггүй. Бос. Инхүү 3 удаа хэлэхэд арай ядан бүтэж ангаагч ангууч босож ирлээ. Сун Жинүү, чи түүнд юу ичхв? Чиний чадвар чинь арай өгтлүүдийг амьлуулах юм уу? Би түүнийг ямар хүн байсныг мэдэрч байна. Түүнд тушаал өгөөгүй байхад л өөрөө очиж чахыг хэмжилж байна. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байж.